өнөөдөр 30 DeFi төслийн талаар ярина. Болж өгвөл бас хоорондоо шилжүүлэх нь данс хооронд яаж шилжүүлэх гэж юм тэр талаар бас ярив. Мөн DeFi төслүүдтэй холбоотой сайтуудыг бас та бүгдэд харуулъя. За энэ өнөөдрийн байдлаар $7.3 тэрбум яг энэ DeFi санхүүгийн үйлчилгээнд бол хөрөнгө оруулсан байна дэлхийн нийтээрээ. За энэнийг бол та бүгд ойлгохтой юу гэж ойлгох вэ гэхээр төвлөрсөн бус санхүүгийн үйлчилгээ юм уу? Мөнгөө нэгэндээ зээлдэг бас үнцэнтэй хөрөнгө криптовалюта хоорондоо солилцдог ийм салбар гэж болно. Дундын зуршлагч уу, жишээ нь банк ч юм уу, Binance, Bittrex, BMX, Bybit гэдэг энэ биржүүдийг хамаарахгүйгээр зарж байгаа авч байгаа хүмүүс бол шууд харьцдаг peer to peer биржүүд байгаа. Төвлөрсөн бус бирж. За энэ дээр таарсан бас криптовалютууд гарч ирж байна, биржүүд гарч ирж байна. Та бүгдэд хэлбэр ойлгуулахын тулд Binance руу бас харуулъя гэж бодож байна. За энэ бол Binance-ийн үндсэн санхүү байна. Binance ч гэсэн DEX төсөл рүү орж өөрсдөө оролцохын оролдлого хийж байгаа. Эртнээс хийсэн. За ингээд энэ дээр DEX дээр Binance-ийг бас яаж хийсэн байна харуулъя. За ингээд төрөвчлөг орох гэж. За үндсэн одоо энэ олон нийтийн мэддэг энэ exchange биржүүд бол хүний бүртгэлийг авдаг гэрийн хаяг, паспортаа барьсан зураг өдөр сартаа ингээд үзүүлээд бүртгэл KYC хийдэг. За DeFi төслүүд бол тис ондоо эсвэл интернет байгаа газраас хүн өөрийнхөө дурын компьютер эднээс ороод бүртгэл дансаар нэчж болно. За Binance дээр бол эднээс ингээд connect wallet гэдэг төрөвчлөг холбогдно. За энэ дээр миний хувьд төрөвч хийсэн байсан. За энэ дээр өөрийнхөө нууц түлхүүрийг татаж авч. За энийг дарах хэрэгтэй. За бид бол урд нь төрөвчнийхээ нууц түлхүүрийг татсан байсан. За тэгээд энэ дээр тэмдэглээд open гэдээ арчна. За түүний дараа өөрийнхөө нууц үгийг хийх хэрэгтэй. За ингээд төрөвч нь онгоолгоно гэдээ дарчих хэрэгтэй. Тэгэд ингээд Binance decentralized exchange өөрийнхөө одоо шууд хоорондоо хүмүүс энэ криптовалютуудыг зарж байгаа, авч байгаа хүмүүс энэ дээр бол арилж байгаа юм байна шүү дээ. DeFi төсөл бол тис ондоо юм байгаа шүү. Энэ дээр хүмүүс мөнгөө хүүтэй зээлнэ, бас зээлүүлнэ, тодорхой хэмжээний пул уу энэ одоо уурхаа үүсгдэг үнцэнтэй одоо DAI гэдэг юм уу те, Curve, Compound, Balancer гэднээс токенор пул уурхаа үүсгээд эндээ тодорхой хугацаагаар стейкинг буюу ингээд барьт юм байна өөрийнхөө мөнгийг. Тэр хадгалж байгаа хугацаанд бол банкнд байгаа ч юм уу бусад санхүүгийн одоо арилжаа форекс ч гэдэг нь хувьцааны арилжаанд илүү өснө гэсэн үг шүү дээ. За энэ Binance DEX дотор үл цөөхөн тооны энэ хослууд байдаг. За энэ BNB хослууд дээр та бүгдээрээ үндсэн сайтаас баг хэд дахин баг. За биткойноор бол тэр 4 хүн хослууд байж байгаа жишээтэй. За altcoin гэж чинь BNB Ethereum хослол fiat мөнгөн дээр гэж чинь зөвхөн coin гэж штэ. За ингээд Binance бол бас decentralized exchange гарах гэж оролдож байна. За ингээд эндээсээ close гэдэг нь гарч ирэх хэрэгтэй. Ингээд гарч иж болж байгаа. За DeFi төсөл дээр энэ нийт мөнгөн нүгээрээ $7.3 тэрбум эндэж төгжигдсэн буюу цоожлогдсон, хадгалагдсан жишээ нь үнцэнтэй болж байна гэсэн үг шүү дээ. Хатуу юм болж байна гэсэн. Энд хадгалаад хүлхээс хажуугаар өөрөх нь бас хашин дэш өсөж байгаа, зарим нэг нь гууж байгаа боловч энэ DeFi төсөл дээр бол нэлээд хүчтэй юм давлгаа өссөн одоо яг эд явж байгаа. За энэ Ethereum 4.9 мянган Ethereum-д бол оролцсон байна. Хадгалагдсан буюу төгжигдсэн гэж ярьж байна. Биткойноор бол 53.1 мянган биткойныг бол ингээд
хадгалагдсан төвж өгсөн юм чинь. За биднээс энэ DeFi төслийн талаар аль болох өөрсдөө мэдээлэл сүнэж өгөхийг бодож байгаа боловч маш их хурдан мэдээлэл өөрчлөгдөж байгаа. Биднээс энэ мэдээлэл өгснөөс хойш баг 10, 20, 15 ийм баг 20-од төслүүд ийшээ ороод ирсэн баг жишээтэй. Тэгэхээр яаж юм гэхээр ийш бол маш их мөнгө өсөж орж байгаа. За энэ хөгжүүлэлтэнд нь бол ингээд за Ethereum байгаа. За энийг бас хэлжүүл chain гэдэг энэ хэлхээ үеийн сувг дээр дандаа Ethereum-аар ажиллаж байгаа. Энэ Lightning Network дээр зөвхөн Bitcoin их хвчлэн Ethereum байгаа шүү дээ. Тийм учраас ингээд сүүлийн үед бол Ethereum хаш өссөн. Одоо 150, 160-аас одоо бараг 400 гарсан 380 эднэс төр явж байна. Ethereum хэрэгцээ ихсээд байгаа. Энийг бас та нар бас анзаараарай. За үүнийг үсгэж байгаа бас нэг гол тоглогч бол Polkadot-ийн төсөл байгаа. Энийг Gavin Wood гэдэг Ethereum Foundation буюу Итали бүтээрнтэй ажиллаж исэн энэ гаргаж ирсэн байгаа. Энэ төслийг санаачлаад бараг 3 дахь жилдээ орох гэж байна. Маш их хүчтэй төсөл шийтгэл багтаа хурдан үйлдвэр хийдэг хамааралгүй өөрийнхөө төр блокчейн ухаалаг контрактанд бол өөрчилж хийж болдог ийм их сонин төсөл байна. За энийг та бүгдэд бас харуулъя. За project-д нь болохоор ингээд та нар Polka project гэдэг энэ дээрээс ингээд харчвал их зүгээр байгаа. Ямар төрөвчтэй эдит бүтсэн ямар хөгжүүлэгч нь ямар валидатор нь юу ингээд explorer нь ямар ингээд форум хоорондоо ажилладаг энэ project-ийн төсөл. Одоо мэдээлэл өгөх энэ сайн зүгээр. За төрөвч рүүгээ яаж болох вэ гэж. Төрөвч рүүгээ биднээс бол энэ MetaMask-аар орж байгаа. За Polkadot энэ Curve, Aave, Balancer одоо Uniswap, Moniswap гэдэг энэ төслүүд бүгдээр энэ интернетийн таны браузер дээр төрөвч нэтийг боломжтой болсон байгаа. Хамгийн том төлөөлөл нь бол MetaMask. Энэ та бүгд мэдэх бах MetaMask-ийг. За ингээд Polkadot-ийнхоо төрөвч рүү. За бид энэ дээр бол төрөвч нээсэн байгаа. За ингээд уншнаа. Таны нөгөө MetaMask ч юм уу браузер төрөвчтэй холбогдож байгаа. За энэ дээр би холбогдсон байгаа учраас шууд ороод ирж байгаа автоматар уншаад. За энэ дээр Explorer-ийн та бүгд ингэж анзаараарай. Бүхий л смарт контракт буюу бүх блокчейн дээр бичигдээд хүүлгээ арилж одоо мөнгө хүүлж байгаа яднаас бүртгэн бүгд энэ байж идэг гэсэн. За аккаунт руу оръё. За яг энэний талаар би дараа нь ингээд хүмүүс энэ бичлэгийг үзээд одоо асуух зөвлөх зүйл гарвал ярьж болно. Тэгээ энэ маш их цаг орно энэ дээр. Тийм учраас биднээс энийг төр өрхөд. За statement руу оръё. За энэ дээр яаж биднээс мөнгө байршуулах вэ гэдэг ингээд бас ийм мэдээлэлүүд нь байж байна. Энэ nominator, validator, parachain гэдэг маш их юм шинэ хэллэг ойлголтууд байгаа учраас анхан сонсож байгаа хүмүүст бол нэлээд хүндрэлтэй санагддаг боловч яг энэ тухайн төсөл бол нэлээд хөгжүүлэлтээ сайн хийж явж байгаа шүү. За statement дотор юм бас юу та хэсгүүдтэй. За validator гэдэг нь бол нэлээд олон dot token-той хүмүүс бол энэ дээр санал өгөх хэрэгтэй. Validator-д яаж нэр дэвшгүй гэхээр нийгэмдгээс өөрсдөө хүний дэвшүүлдэг тийм учир шалтгаантай байгаа шүү. За тэгээд яг энэ юун дээр бүгдээрээ гацхгүй цаашаа явъя гэж бодож байна. Нэлээд их хугацаа орно. Яг Polkadot-ийн validator яасан хөө nominator яаж болох вэ? Яаж энэ рүүгээ гадны биржээс өөр гаднаас хөрөнгө оруулалтаа байршуулах вэ? Яаж энэ DeFi төслийн токенууд руу орох вэ гэдэг нь маш их юм ажиллагаатай дотор энийг төр өрхөө. За сүүлийн өдрүүдэд бол компаунд нэлээд хүчтэй байжсэн боловч Aave бол дээр нь гараад ирсэн байгаа. За энэ төсөл бол бас нэлээд их хөрөнгийг одоо ингээд дийлэнхийг байршуулсан байгаа. За ингээд бас энэ яаж оролцож болох вэ? Ямар токенууд энэ дээр байрсан байна? Хэдэн хувьтай байна гэдэг ингээд бүхий л мэдээлэлд байж байгаа шүү. Энэ дээр
нийт мөнгөнд нь тэрбум 711 сая 279,869 доллар биш дэлхийн нийтээр хөрөнгө оруулсан байна. Тэгэхээр ямар чиглэл рүү яваад байна гэхээр 3 дахь ч юм уу хянагч байгууллагаас хамааргүй хүмүүс өөрсдөө үн цэнтэй зүйлээ хоорондоо уулздаг, авалцдаг, хурдан шилжүүлдэг, бага шинтгэлтэй ийм хэлбэр рүү орж байгаа. Нэг өсөндөө одоо манайхан хуучин бол 13 дахь сарын цалин хүүтэйгээд хоорондоо зээлдэг шиг байсан бол энэ DeFi төслүүд дээр пул үүсгээд тэндээ өөрсдөө тодорхой хүүлэх хувиа тогтдог юм учиртай юм байна шүү. За үүний нэг бас нэлээд хүчтэй явж байгаа юм бол энэ Uniswap байгаа. За энэ дээр биднес бас холбогдох гэж үзье. Connect гэж. За би энэ бол браузераар холбогдсон байна. Юусандаа орцсон. Миний MetaMask бол энэ дээр шууд MetaMask-ын дээр энэ дээр мөнгө дэших гэсэн. За дараагийн нэг төсөл нь бол энэ Uniswap байгаа. Энэ дээр бас хүмүүс хөрөнгө оруулалт хийж байна. За энийг даръя. Төрөвчөндөө яа. За энийг та бүгд анзаараа Uniswap 2-р хувилбар, 1-р хувилбар гэдэг байгаа. За 1-р хувилбарт нь бол Ethereum зөвхөн DeFi крипто валют руу шилждэг гэсэн бол 2-р төсөл дээр нь бол энэ DeFi төслийн токенууд хоорондоо энэ swap буюу ингэж арилжуулж хадгалдаг юм хувилбар руу орсон байгаа шүү. За холбогч үзье MetaMask холбогч байна. За MetaMask-аар ингээд би холбоход үзэнгүүд надаас нууц өгнө гэж. За энэ дээр би өөрийнхөө нэг MetaMask web браузер дээр MetaMask-ийнхаа нууц үгийг хийж өгнө гэсэн үг шүү дээ. За хий. За ингээд холбогдно Uniswap. Энэ бол төлөрсөн бус exchange шүү дээ. За ингээд миний юу гараад ирж байна төрөвч. За энийг холбох уу гэдэг энэ төрөвч маань Brave-тэй холбогдсон байгаа. За ингэнгүүт ингээд миний төрөвч ингээд холбогдоод ороод ирж байгаа. За MetaMask-тэй би ингээд мөнгөтэй бол энийг холбоод ингээд юу яаж болох нь шүү дээ. Крипто валют авч болох юм байна. За цаашаа явъя. За энэ бас OneInch гэдэг энэ чинь бас л төрөвчтэйгээ холбоод ингээд холбож болно. За connect ингээд за ямар төрөвчтэй холбогдох вэ? За баг автоматар холбогдчих шиг боллоо миний төрөвчтэй. За дахиад connect. За энэ дээр энэ нөхцөлийн зөвшөөр нь MetaMask-аар холбох уу? Энэ төрөвчүүдээр холбох уу? Эсвэл өөр төрөвчөөр холбох уу гэдэг ингээд MQ аккаунтын холбоо уншуулад орчих гэсэн. За энийг бол холбох уу болоо хэдүүлээ. За энэ OneInch гэдэг бас айтайхан юм. Dex байгаа. За Q бас л MetaMask ч юм уу тодорхой зангал connect гэдэг Tracer гэдэг юм хүйтэн төрөвчтэй холбож болно. Ledger Nano-тай холбож болно. Dapper-тай холбож байна. MetaMask-тай холбож байна. За дараагийн Compound бас л төрөвчтэй болж байна. Balancer за иймэрхүү. За Uniswap дээр би эндүү одоо юу хийж болно? Одоо Ethereum хийж болно. Тэгэхээр MetaMask дээр ингээд мөнгө авах хэрэгтэй гэж. Тэгэхээр би MetaMask руу яаж мөнгө хийх вэ гэхээр за та бүгдэд жишээ болгоод харуулъя гэж бодож байна. Exchange руу орно. Binance-с тийш шилжүүлэх чинь шүү дээ. Etherscan руугаа. За одоо хослоо сонгоё. За биткойн байгаа. Тэгэхээр за энэ дээр тодорхой хэмжээний
эфирмийг биткойноо зараад юу руу шилжүүлээ? MetaMask руу. За энэ лимит биш үү? Маркет хашаар зарах хэрэгтэй. За энийг өөрчлөлөө. За ингээд 0 одоо 4 ч юм уу. За 0.4 бит эфирм авъя. Биткойноо зараад ингээд эфирм авах гэж байна. Маркет хашаа. За ингээд зарчна. Зөвшөөрөх үгээд ингээд зөвшөөрье. За ингээд ороод ирсэн. За энэ 0.4 эфирмээ би одоо нөгөө юу руу шилжүүлнэ шүү дээ. MetaMask. За ингээд данс руу ороод ирнэ. Spot dance гэдэг нь withdraw юм. За ингээд 0.4 эфирм байна. Энийгээ би бүгдийг шилжүүлэх хэрэгтэй. MetaMask-ийн данс руу. За дансаа хууллаа. За ингээд би дансаа хуулсан байгаа. MetaMask-ийн данс нь туршлага данс, үндсэн данс гэж байгаа. Тэгэхээр би одоо энэ данс руу би шилжүүлнэ. Өнөөдөр миний MetaMask-ийн данс байгаа. За максимум гэдэг энэ дээр хүү 0.50 он гэж сабмит тарчна. За энэ дээр мэдээж утас мэйл рүү код ирдэг байгаа. Мэйл рүү явуулна. Тэгэхээр за энэ ороод ирж байгаа мэйл рүү 600 440. За ингээд утас руугаа бас явуулна. За одоо ингээд за утсан дээр ороод ирлээ. 485 782. Ингээд сабмит хийгээд ингээд эфир MetaMask-ийн данс руу ороод ирэх ёстой байгаа. За ингээд процесс ингээд явж байна. MetaMask-ийн данс руу маань орж ирж үгүй. Түрүүн биднээс Miles-аас шилжүүлэхдээ MetaMask-ийн арай өөр дансыг шилжүүлээд тийш орсон байна. Одоо яг энэ MetaMask-ийн Uniswap-тай холбосон данс юм байна. Энэ рүүгээ яаж шилжүүлэх вэ? Тэрийг үзүүлээ. За ингээд туслах данснаас маань гараад Uniswap дээр байгаа энэ эфирмийн данс руу ороод ирж байгаа. За энэ дээр токен даун жишээ нь энийг авах уу, өөрийг авах уу, дайг авах уу гэдэг. За дайг авч болж байна. Олон хөвтэй бүгдэнд нь авах уу, альсэл талд нь авах уу гэдэг энэ талаар биднээс дараагийн бичлэгээс хэрвээ та бүгд төсөөл оруулъя гэж бодож байна. Нөхөө бичлэгийг хийх хугацаанд хөрөнгө оруулалт бол нэмэгдсэн байна. $7.4 тэрбум хөрөнгө оруулалтын DeFi төсөл рүү орсон байна. За ингээд өнөөдрийн мэдээлэл өгөөр тусгая. Бидэнтэй харьцах зөвлөгөө авах, асууж лавлах зүйл криптовалютын арилжаа бас энэ DeFi төслүүдийн талаар мэдмээр байвал бидэнтэй харьцаж болно. Мөн бидний энэхүү мэдээллийг өгч байгаа хүмүүсээ дамжуулж асууж болно. Мөн бид мэдээлэл бол энэ пэйж хуудас YouTube хаягаар тараадаг байгаа. Ингээд энэхүү бичлэг таалагдсан бол манай энэ сошиал сувгуудыг меншн хийх, лайк дарах, бусдад түгээх боломжтой шүү. Дараагийн мэдээлэл хүртэл баяр та.